Сайн байцгаана уу та бүхэндээ энэ удаа дүрм 26-г оруулах гэж байна. За 26 дахь дүрм маань асаа, осоо, ёсоо нөхцөл байна. Үйл үгва, тэмдэг үйл үгний хойно залгадаг энэ нөхцөл байна. Монгол хэлний А-ийн дүрм болон болохоор гэсэн үгтэд үүсдэг. За үйл үг ба тэмдэг үйл үгийг холбох нөхцөл гэж байгаа шүү дээ. Тэгээд жишээг уншаад явъя. Эхлээд солонгосоор бүгднийг нэг уншаад дахиад орчуулга яваад үг тус бүрийн тайлбар явуулъя. За эхнийх нь 안녕하세요. 뭐 해요? 내일 시험이 있어서 열심히 공부해요. 어디에서 선물을 살까요? 백화점에 가서 선물을 사요. 그러든 도서관이 선물을 열까요? 잘 모르겠어요. 도서관에 전화해서 물어보세요. За, сайн байна уу? Юу хийж байна гэсэн чинь маргааш шалгалттай болохоор хичээнгүйлэн хичээлээд автж байна. За, хоёрт нь хаанаас бэлэг худалдаж авах вэ гэсэн чинь их дэлгүүр яваад бэлэг худалдаж авах гэсэн байна. Харин гуравт нь номын сан одоо нээлттэй байгаа болов номын саны хаалга нээлттэй байгаа болов гэж асуусан чинь сайн мэдэхгүй байна. Номын сан руу завцаар яриад цаар залгаад яриад гэсэн. Цаар залгаад асуугаад үзээрэй. Нээлттэй үгийг нь асуугаарай гэж байгаа. За үг тусвар явъя. За 안녕하세요. буюу сайн байна уу? Мо буюу би юу гэсэн үг. Хаадаа гэсэн үгийг хий болгож хувиргаад юу хийж байна вэ гэж асууж байна. За нээл буюу маргааш, шихон буюу шалгалт нэрээ игээр нэршүүлээд өгсөн байгаа. За идда буюу одоо байна гэсэн үгэн дээр усоо нөхцөлөө залгасч байгаа. За усоо нөхцөлөө залгачингууд 있어서 за 열심히 буюу давтах гэсэн утгаар орж ирнэ. За 공부하다 буюу хичээл хийх гэсэн үгийг 공부해요 гэж хувирсан байна. Хичээл хийж байна. Хоёр дээр нь болохоор 어디 буюу хаана, эсо нөхцөлөө залгаад хаанаас, 선물 буюу бэлэг гэсэн дээр үл нөхцөлөө залгаад бэлэг. Саата буюу худалдан авах гэсэн үгийг салгаё болгож хувиргаад салгаё буюу худалдан авах вэ гэж асууж байна. 백화점 буюу их дэлгүүр нөхцөлөө мэдээж тодтогч өгнө. За ката буюу явах гэсэн үгэн дээр аса нөхцөлөө залгасч байгаа шүү. аса нөхцөлөө залгаад кассаё болгочихж байгаа. За 선물을 선물 гэдэг нь бэлэг аянда гэсэн үл нөхцөлөө залгаад саада буюу худалдан авах гэсэн үгээр сая болгоод бэлэг худалдаж авахаар явнаа. За 3 дээр нь болохоор туусаагүй буюу номын сан нөхцөлөө залгаад мөл буюу хаалга дээр үл нөхцөл залгаад явда буюу одоо нээх гэсэн үгийг явгаё гэдэг асуух хувилбараар хөндлөгаад номын сангийн хаалга нээлттэй юу? Онгорхой байгаа болов гэж асуусан чинь чал буюу сайн, морида буюу мэдгүй гэсэн үгийг мори겠어요 болгоод мэдгүй байна гэж тооруулж ирсэн. Сайн мэдгүй байна. Тосагон буюу нөгөө номын сан гэдэг дээр нөхцөл тухайн газар руу одоо нөхцөл залгаад номын сан руу чонхоаада буюу одоо уцаар ярих гэсэн үгийг ёсо нөхцөлөө залгаад нөгөө хаадаа төвчөлт үгнээс ёсо нөхцөлөө залгаад хийсэ болсон байгаа. Чонхо хийсэ буюу уцаар яриад уцаар залгаад гэсэн тооруулж байна. За мөл буюу энэ хаалга тэгээд пуда буюу нөгөө үзэх гэсэн дүрэн байдаг. Тэрүүгийн буусэё буюу үзээрээ нээлттэй үгийг нь үзээрээ. За энэ нь болохоор номын сандуу залгаад онгорхой үгийг нь асуугаад үзээрээ, онгорхой үгийг нь үзээрээ гэсэн тооруулж байна. За одоо хэдүүлээ 4-өөс ороод 4-өө нэг тайлбарлаад
Тэгээд дахиад харилцан яриагаа монголоор нэг солонгосоор нэг уншаад монгол орчуулга өгөө тэгчээд өндөрлөө. Өнөөдрийн дүрэн маань үйл үг ба тэмдэг үйл үгний араас залгагдах холбох нөхцөл байна. За аасаа оосоо ёсоо нөхцөл нь монгол хэлний болохоор буюу аадын дүрэн нөхцөлтэй юуцнэ. За аасоо нөхцөл нь болохоор уу ба а ихшгийн араас залгадаг бол оосоо нөхцөл нь уу агаас бусад ихшиг ба гүйвэлэгчийн араас залган харин ёсоо нөхцөл нь зөвхөн хаадаа төгсгөлтэй өгнүүдийн араас залгаад хаадаа нь хэда буюу хэсоо болж өгдөг байгаа. За одоо жишээг уншийе. 안녕하세요. 뭐 해요? 내일 시험이 있어서 열심히 공부해요. 어디에서 선물을 살까요? 백화점에 가서 선물을 사요. 도서관이 문을 열까요? 잘 모르겠어요. 도서관에 전화해서 물어보세요. За сайн байна уу? Юу хийж байна вэ? Маргааш шалгалттай болохоор хичээлээ давтаж байна. Хаашаа бэлэг авахаар явж байна вэ гэсэн чинь их дэлгүүр рүү яваад бэлэг авнаа. За 3 дахь нь болохоор номын саны хаалга нээлттэй байгаа дөө гэсэн чинь сайн мэдэхгүй байна. Номын сан руу залгаад асуугаад үзээрэй гэсэн үг байна. За тэгээд өнөөдрийн хичээлийг өндөрлөе. Дараагийн хичээлээр уулзах баяртай баярлалаа.